Амин халуун их нутаг Баян Чандман сум үүсэн байгуулагдсны түүхт 90 жилийн анх баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд элен боллоо. За сайн байцгаана уу? Эрхэм хүндэт Баян Чандманчууд та бүхэн сайхан наацгааж байна уу? Төрлөг нутгийнхаа 90 жилийн ойд зорин ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, азай буурлууд, нутгийн зоон олон та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна. 90 жилийн ой маань тавтай таатай сайхан болд наадаж байна. Ингээд энэ 90 жилийн наадамд маань те сум орон нутгийн минь уяачтай минь уйсан мордон хурдтай, тхим минь бүгчүүд минь эр бяртай, ном сумн мэргэн сайхан наадам болж өнгөрж байна. За эрхэм хүндэт төв сайхан нутаг Баян Чандман сумынхаа түүхт 90 жилийн баяр наадамдаа хүрэлцэн ирсэн эрхэм наадамчин та бүгддээ сумын 90 жилийн баяр наадмынхаа баярын мэндийг өргөн дэвшүүлье. Төв аймгийн Баян Чандман сумын нийт нутгийн зоон олондоо 90 жилийн баярын мэндийг хүргье. Бас нэг ондоошлолтой тийм бэлэг барья гэж бодсон юм байгаа. Магадгүй 60 жил, 70 жил, 80 жилээрээ төв сайхан нутаг Баян Чандман газар тариалан мал аж ахуйгаараа бахархаж үндэслэлийн концерт те нээл таат агуулмжаа бий хийдэг байсан бол бид энэ 90 жилийн ойгоор 8 настай хүүхдээс эхсүүлээд 80 настай азай буурлуудынхаа өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор 90 жилийн ойгоор та бүхэндээ бэлэг барьсан юм аа. Үүний үр дүнд нутгийн сайхан хүүхдүүд морин хураад дарж, нутгийн сайхан азай буурал үр хүүхдүүд мань уртын дуугаан дуулж та бүхэдтэй бэлэг барьсан байгаа. Ингээд бидний бахархал Баян Чандман нэртэй их цэнгэл наадмын нээлтийн гол үзүүлэх зорилт маань 90 жилийн ойгоо ухтаж өв соёлоо дэлгэрүүлсэн, өв соёлоо өвлүүлсэн ийм сайхан сумаа харуулахаар зорж ерөнхий энэ наадмын нээлтийн найруулга хийсэн байгаа. Баяр наадмынхаа студионыг бид нар 100% орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаагаар шинжилэн зохион байгуулж засвар хийсэн байна. Баян Чандман сум маань засаг даргын тавын газар, нутгийн зөвлөл, суманд үүд ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудынхаа хандив дэмжиг тусламжтайгаар бас 90 жилийн ойгоо ухтаад хөрөнгө оруулалтын, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг бас хийж гүйцэтгсэн байгаа. 2025 онд Баян Чандман сум маань аймгийн шилдэг сум болсон байдаг бол мөн өчигдөр уржигдархан ерөнхийлөгчийн зарилгаараа Баян Чандман сум маань хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн одонд сум болсон байгаа. 90 жилийн баяр наадмын нээлтэн зориулж 2 шинэ хөгжмийн бүтээл хийгдсэн байгаа. За нэг нь болохоор хил хуурын магтаал, нөгөөх нь болохоор тойрон биелийг сайхан бүтээл байгаа юм. За Баян Чандмынхаа бүх энд амьдарч байгаа, орсон сууж байгаа бүх хүмүүсийг оролцуулсан нийтдээ 150 гаруй хүн хамтдаа биегээ биелсэн энэ сайхан бүтээлээр бид хаалтдаг хийсэн. Үүнээс хойш төрлөх сайхан сум маань хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн одонд Баян Чандман сум гэдэг нэршлэрээр нэрлэгдэх болсон маань нийт ард иргэд та бүгдийн минь шагнал юм шүү гэдгийг хэлэхэд маш их таатай байна. Ингээд та бүхэн маань дэн чотот сайхан наадаарай. Нутгийнхаа зон олон та бүхэндээ аз жаргал, эрүүл их сайн сайхан бүгдийг хүсье өрөөё.
зэрэгшгэлсэн морин хуурын найдгуумэ Эрхэм даян одоо эртний түүхтэй гүрмээр эзэн Чингисийн нутаг байх Монгол наадам минь үзээ эзэн Чингисийн нутаг байх Монгол наадам минь үзээ амглан төрийн